Хамтдаа уншицгаая. Хүү минь үгийг минь сах, тушаалуудыг минь дотроо нандагнаж яв. Тушаалуудыг минь сахиж амьдар, хууль зааврыг минь нүдний цэцгээ мэт. Бурхны үгийг дээдэлдэг хүн бол ингэж амьдарч чаддаг. Бурхны үгийг хууль, тушаал гэж ойлгож хүлээж авдаг. Луг 7-р бүлэг дээр нэгэн 100-ын даргын итгэлийг сайшаасан байдаг. Израильд үүн шиг итгэлийг олж харсангүй гэсэн. Ямар итгэлтэй хүн байсан бэ? Эзэн Есүсээ таныг гэртээ оруулах зохистой нэгэн би бишээ. Та үгээл айлдаж хүүг маань итгэнэ үү? Би ч өөрөө 1000-ын даргын дор ажилдаг хүн. Миний дор 100 гаруй цэрэг байна. Ир гэхэд тэд ирдэг, яв гэхэд тэд явдаг. Эзэн Есүс та хаан бурхан учраас яахад л болно гэсэн бэ? Тушаалаа айлтгад л түүний чинь дагуу болох болно гэж бодсон байна. Гэтэл Израильд асар олон Библийн эрдэмтэнгүүд байхад түн шиг итгэлтэй хүн байгаагүй. Ингээд харах юм бол мэдлэг болоод итгэл хоёр өөр байна. Библийг хичнээн их мэддэг хүн байсан ч итгэлгүй хүн байж болно тэр хүн. Яагаад мэдлэг ихтэй атлаа итгэлгүй байна вэ? Яагаад вэ? Яагаад вэ гэхээр үгийг дээдлэхгүй байгаа юм. Тэрхүү 100-ын даргын итгэл нь маш энгийн байсан. Бурхны үгийг 100-ын даргын дээр 1000-ын дарга байгаа учраас 1000-ын даргын дээр бурхан байгаа гэд маш энгийнээр ойлгочихсон байгаа учраас үгээ айлтгахад л өвчин эдгэрэх болно гэж. Үгэн дээр дээж гардагч ингэж битгий яриач ээ. Үгэн дээр ингэж гардагч ингэж амьдарч чадна гэж юу? Энэ үгийг битгий яриач ээ. Эн чинь гэрчлэл яриад байх зүйл биш, бусдыг босгон байгуулж чадахгүй. Эн чинь ичвэртэй зүйл, бурхны өмнө гимших ёстой зүйл болохоос биш, энэ талаар нөхөрлөө сууж иж болохгүй юм аа. Үгүй гэж юу? Гэхдээ тэр үгийг хэлснээр таны сэтгэл тайвширч магадгүй ч сонсож буй зүрх хүний зүрх сэтгэлд сөрөг нөлөөг үзүүлж байдаг. Үгэн дээр ингэж гардагч энэ боломжгүй байх нь хэвийн үзэгдэл юм байна гэж. Гэвч салхи болоод давалгаа яаж дуулууртай байсан бэ? Салхи давалгаа нь эзэн Есүсийг таньсан. Хэн гэж таньсан бэ? Бурхан гэдгийг нь таньсан. Бидний итгэлийн амьдралд, бидний сэтгэлийн төвд эзэн Есүс шиг амьдрахын тулд Бурханы үгийг дээдэлдэг байх учиртай. Бурханы үгийг дээдэлж чадах юм бол бидний амьдрал бүрэн өөрчлөгдөж чадна. Мэдлэг боловсрол хүнийг өөрчилдөг юм биш, үгэнд хандах хандлага тэр хүний амьдралыг бүрэн өөрчилж чаддаг. Үнэхээр Бурхны үгийн өмнө дээдс дооцс гэдэг хэмжүүртэй л байх юм бол ямар ч хүний ямар ч сургаалыг сонсон зүрстгэлт нь том сургамжийг өгнө. Яагаад вэ? Бурхан танд өгж байгаа үг учраас юм. Тэдгээр хүмүүс нь Бурхны үгийг яаж хүлээж авдаг вэ? Бүх нөхцөл байдалд ямар ч нөхөрлөлт очсон байсан, ямар ч үг байсан бүгдийг нь Бурхны надад өгж байгаа үг юм аа гэж хүлээж авдаг учраас тэр хүний итгэлийн амьдрал гялтганаж гэлэлцгаас өөр аргагүй юм аа. Тэгээд мөн үгийг дээдэлж амьдрах нь яагаад чухал вэ гэхээр дуулал 40-р бүлгээс харъя. Дуулал 48. Бурхан минь ээ, таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий гэж хэлсэн. Та бүхэн хараарай. Бурханы тааллыг гүйцэлдүүлэх нь баяр хөөртэй, дуртай гэж хэлсэн байна. Итгэлээрээ удаан амьдэрсэн, өнгөрсөн амьдралаа эргээд харах юм бол Бурханы үгэнд дуулууртай байх нь дандаа л баяр хөөртэй, сайхан байсан уу? За хоёр тишээгээ толгоогоо хөдөлгөж байх шиг байна. Та бүхэн Бурханы хүслийн дагуу амьдрья гэж бодохоор дуулууртай байх үнэхээр хэцүү гэдгийг мэдэж авна. Гэхдээ тэр хэцүү дуулууртай байдлыг бид нэр өнгөрсөн хугацаанд үйлдэл амьдарч ирсэн. Ямар нөхцөлд амжилтанд хүрсэн бэ? Бурханы үгийг дээдлсэн үед. Энэхүү дуулал номын бичээч ингэж хэлсэн байна. Бурханы хүслийг гүйцэлдүүлэхэд баяр хөөртэй хүн ямар байдаг вэ гэхээр тэр үг өөрийнх нь зүрх сэтгэл дотор. Есүсийн зүрх нь Бурханы үг байсан шүү дээ. Бид ч гэсэн эзэн Есүсийг дуурайж тийхүү амьдрья гэсэн сэтгэл бүгдэнд нь байгаа учраас тэгж амьдрья гэдэл шийдчих юм бол ямар арга байх нь үгийг дээдлэх.
Үгийг бурхан надад дээрээс доош нь буулгаж өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгж үжиж бурханы хүслийг үлдэх нь баяр хөөр болдог. Мөн бурханы үгийг дээдэлдэг хүнд ямар сайн таал байдаг вэ гэхээр итгэлээр амьдраад үзгээр явхаар заримдаа зүг чигээ алдах үе байдаг. Заримдаа зүг чигээ алдах үе, заримдаа шантрах үе, манеризм дунах үе байдаг. Итгэлийн амьдралд маань юу гэдгийг нь мэдэхгүй ч нэг л сонирхолгүй тийм хэцүү цаг үед орчихдог үе байдаг. Гэхдээ бурхны үгийг үргэлж дээдэлж хүндэлдэг хүний дотор өөрийнх нь дотор алдагдсан байгаа нөгөө зүг чигээ яаж олж илрүүлж чаддаг вэ? Тэгэхээр бурхны үгээр бурхан зүг чигийг нь олж өгдөг. Тэгэхээр Филиппо 2:16 дээр амийн үгээ илэрхийлж гэсэн байна. Амийн үгээ илэрхийлж миний Христийн өдөр намайг сайрхах зүйлгүй болох. Эзний үг миний хүлдэх гэрэл замдах дэнлүү минь юу гэж хэлсэн байна. Бурхан үгээ гэрэлтүүлж өгөх юм бол зүг чигээ олж чаддаг. Гэхдээ үгийг дээдлж чадахгүй бол үгийг сонсоод байгаа хэрнээ эргэлзээ төрж эхэлдэг. За иймэрхүү хүмүүс зөвлөгөө авахар ирэхээрээ бурханд өөрийнхөө гим нүглийг өчөж доторх зовлон зүдүүрээ хангалттай хэлж залбирсны дараа үгийг сонсоод үзээ гэж хэлдэг. Тэгвэл энэ үгэн дундаасаа бурхан тань мэрэгэн ухааныг өгнө гэж хэлдэг. Ихэнх нь яг энэ аргын дагуу шийдвэрлэж чаддаг. Гэхдээ зарим хүмүүс нь шийдвэрлэж чаддаг. Яагаад вэ гэдэг мэдхүү? Үгийн өмнөх хандлага, үгэнд хандаж буй бодол нь өөр байна. Үгэн дээр ингэж гарч байгаа ч өөрийнх нь бодол дээр нь явж байдаг. Тэгвэл тэр хүн муу хүн болж таарах уу? Муу хүн болсон учраас тэгж байгаа юм биш. Үгийг дээдлэн гэдэг нь юу вэ гэдгийг мэдэхгүй учраас нэг ч удаа энэ талаар бодож үзээгүй учраас энэ амьдрал дадал зуршил болоогүй учраас энэ мэрэгэн ухааныг өөр юм болгож чадахгүй байна. Зүг чигээ алдаад явах тэр замаар явах тусам хэцүү байдаг. Энэ зүг чигээ алдсан нөгөө буруу замаараа яваалах юм бол буцаж эргэж ирэхэд холдсон байдаг. Үгийг дээдлж чадах юм бол ийм ашиг тусыг олж авч чаднаа. Тэгээд мөн бурхны үг бол үнэндээ бидний амьдралд ийм үүргийг гүйцэтгэж байдаг. Еврей 4-р бүлгээс харъя. 4:12 байна. Бурхны үг бол Очин бурхны үг амьд бөгөөд идэвхтэй хоёр талдаа иртэ ямар ч хэлтэй сурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг үе мөч хийгээд нугас чөмгийг салтал навтран ордог агаад зүрхний бодол хийгээд санаагч шүүх чадвартай. Түүний хараанаас нуугдах нэгч бүтээл үгүй. Харин түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болоо. Түүнд бид тооцоотой. Үгийг дээдэлдэг хүн өөрийнхөө дотор байгаа асуудлыг, өөрийнхөө дотор байгаа гим нүглийг бурхны үгээр дамжуулаад өөрөө шийдвэрлэж чаддаг болдог. Өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө контролдож чаддаг хүн. Үгийг дээдэлж чадах юм бол тэр дээдэлсэн үг таны зүрх сэтгэлийг цэгцлээд өгч өгдөг. За энэ маш хүн төвчөнд тусах юм бол хагалгаанд орохоос өөр аргагүй. За хагалгаанд орж үзсэн хүмүүс байгаа хаа. Би бас олон удаа хагалгаанд орж ирсэн. Хагалгаанд орсны дараа уул мөр үлддэг. Хэрвээ хагалгаанд ороогүй бол амиа алдах боломжтой. Итгэлийн амьдрал чинь өөрөө амьдрал учраас та бүхэн итгэлээр амьдрахдаа бурхны үгийг дээдэлж амьдарч байгаа хүн. За хорт хавдар та бүхэн туслаа гэж бодоход тэр хорт хавдрыг эмчлэхэд хэн хамгийн өндөр ойрол гүйцэтгэлээр эмч тийм ээ. Тэр хүний үгийн дагуу би үлдэх ёстой. За би гим нүгэлтэй асуудалд орчих юм бол хэнийг дээдлэх ёстой вэ? Нэгдүгээр дүүрэг, нэг дүүргийн ахлагч, гуравт нь бурхан, пастор, дөрөвт нь бурхан, тавт нь бурхны үг. За зөв хариулт нь үг байгаа зү. Гэтэл бид нар маш их гим нүгэл, маш их асуудлуудыг нэг жилийн турш тэгээд амьдардаг вэ. Магадгүй ямар ч гим нүгэл, ямар ч асуудлыг шийдвэрлэж чадах чадвартай Есүст итгэхгүй байгаадаа тэгээд байгаа биш үү?
Гэвч бид нар Есүст хинээс ч илүү сайн итгэдэг гэж өөрсдөө бодож амьдардаг. Гэтэл яагаад үгээр өөрсдөө эмчилж чадахгүй байгаад үгээр хагалгаанд орч чадахгүй амьдраад байна вэ? За. Эсвэл нэг л хариулт байгаа. Үгийг дээдлэхгүй байгаа юм. За мөн Бурхны үгийг дээдлж хүндэлж амьдардаг хүн ингэж амьдардаг. 2 дугаар Тимот 3-аас харъя. 2 дугаар Тимот 3:16-17. Бичвэр бүр Бурхны амьсгалснаар бөгөөд заах үе, замлах үе, залруулах үе, зөвд чиглүүлэх үед тустай. Энэ нь Бурхны хүн чадамгаа альва сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм аа. Бурхны үгийг хүндэтгдэг хүн ямар ашиг тус байдаг гэхээр энд бичигдсэнчлэн Бурхны үгээр амьдралдаа заалгадаг. Заалгаад сургамжлагдаад ирэхээр халтардаггүй. Мөн Бурхны үгийг хүндэтгдэг хүн үгээр зэмлүүлж чаддаг. Тэгвэл энэ үгээр Бурхан намайг зэмлэж байна гэж ойлгодог. Бурхан үгээ альцсан юм чинь би сонсох хэрэгтэй. Ингэж бодогдохгүй байна уу? Бурхан энэ хүнээр дамжуулаад надад үгээ альцсан юм чинь би сонсох хэрэгтэй. За Давид Натан иш үзүүлэгчээс зэмлэл сонсон. Та бол тэр хүн гэж. Гэтэл Давид яасан бэ? Бурхны дуу хоолой гэж сонсоод өөрийнхөө гимнүгэлд гимссэн. Хэрвээ Давид тэр үед Натана чи аимшиггүйгээр хаа миний өөдөөс гэдэл хоолойг нь хэрчээд тавьсан бол яасан бэ? Давидын амьдрал яаж өөрчлөгдөх байсныг хинж мэдэхгүй. Та бол тэр хүн гэдэг зэмлэлийг сонсох үед Бурхны үг гэж хүлээж авч зэмлэлийг хүлээж авсан. За бидний амьдралд санамсаргүй зүйл гэж тохиолддог уу? Аврагдсан өдрөөс эхлээд Бурхны уулзад очих тэр өдрийг хүртэл бидний амьдралын 1 секунд хүртэл санамсаргүй болж байгаа зүйл байгаа юу? Байхгүй гэдэгт итгэж байгаа үстэй. Санамсаргүй зүйл гэж байхгүй. Бүхэл зүйл Бурхны зөвшөөрсөн, Бурхны удирдлагын дагуу явж байдаг. Намайг сайн зам руу удирддаг. Мөн би буруу сонголтыг хийхэд бас зөвшөөрдөг. Тэр удирдлага болоод зөвшөөрөл донд Бурхны үгийг хүндэтгэж дээдлж амьдрахдаа дасгалжуулагдасаад өгдөг. Бурхны үгийг дагаагүй үед ямар алдаа гаргадаг гэдгийг өөрөө нь ухааруулдаг байна. Тэгэхээр заах үе, зэмлэх үе, залруулах үе. Тэгэхээр үгийг дээдлдэг хүн залардаг. Үгийг дээдлэхгүй бол залрахгүй. Ингэж их суралцаад байгаа амьдралын аврал маань биелэхгүй байгаад учир нь юу гэхээр үгийг дээдлж чадахгүй байгаа учраас үг төртөө амьдарч чадахгүй байгаа учраас л залруулагдаж чадахгүй байх шиг байна. Тэгээд зөвд чиглүүлэхэд тустай. За сургамжлагдах гэдэг утга Солонгос Библиэд байна. Тэгэхээр бид нар хинээс сураад байгаа билээ? Бурханаас. Бурханаас юуг сурж байгаа вэ? Бурхны үгийг сурж байгаа. Бурхан бидний зүүдэн дотор орж ирээд зааж өгөөд байдаг уу? Бурхан үгээрээ зааж зааварладаг. Чуулганы үйлчлэлээр зааж зааварладаг. Чуулган доторх нөхөрлөлөөр зааж зааварладаг. Чуулган дотор болж буй асар олон үйл явдлуудад дамжуулаад биднийг сургаад заагаад боловсруулж байдаг. Тэр бүх боловсролын гол төв нь Бурхны үгэн дээр төвлөж байгаа. Есүсийн зүрхээр амьдарч байгаа хүн үгийг хүндэтгэж дээдэлдэг. Тэгвэл тэр хүний амьдрал залруулагддаг. Тэгээд үргэлж суралцах сэтгэлтэйгээр амьдарч чаддаг. Тэгэхээр цаг хугацаа өнгөрсөн ч тэр хүний амьдрал хинээч нүдэнд үзэсгэлэнтэй болж өөрчлөгдсөн байдаг. Тэгээд Бурхны үгийг хүндэлж дээдэлдэг хүн Бурхны үгийг өөртөө шууд сайн тусгаж авч чаддаг болдог. За Үйлс номон дээр өөртөө сайн тусгах сайн жишээ болоод муу жишээ байна. Үйлс 2:37 Сонссон зүйл нь тэдний зүрхийг хүнсэнд Петр болон бусад элч нарт ах トゥ нараа бид одоо яах вэ гэв. За эндээс элч Петрээс юудэчүүд маш хатуу зэмлэлийн үгийг сонссон. Та нарын загалмай цовдолж алсан тэр Есүс Библиэлд зөгнөгдсөн Месиа байсан, тэрээр Бурхан байсан гэдэг маш хатуу зэмлэлийг сонсох үед энэ бол сайн жишээ. Энэ зэмлэлийг сонсоод тэднээс ямар хандлага гарсан бэ?
сонсон зүйл нь тэдний зүрхийг хөнцөнд Петр болон бусад элч нарт ах トゥ нараа бид одоо яах вэ? Энэ сайн жишээ байна. Өөртөө тусгаж авсан сайн жишээ. Үйлс 7 дугаар бүлгээс харъя. 7-гийн 54. 54 дээр үүнийг сонсон тэдний хорсол буцалж шүдээ хавирч байлаа. За энэ хүн өөртөө тусгаж авсан байна уу үгүй юу? Аваагүй байна. Үгийг сонсоод шүдээ хавирч. Бүүндрээс нүдэн сургаалсан шүдээ хавирсан штэ. Ингэж яриул юм чинь өөртөө тусгаж аваагүй байна тийм ээ. Тэгээд үгийг сонссон нэ. Өнөөдөр тэр ах сонсох хэрэгтэйсэн чинь яг өнөөдөр ирээгүй штэ. Энд чинь өөртөө тусгаж аваагүй буруу жишээ. Чулуун сургуулийн багш нар үгийг сонсохдоо энийг хүүхдүүдтэй хийж өгье гэж сонсож байгаа бол өөртөө тусгаж авахгүй. Хин нэгэнд энийг хэлий гэдэг бодол таны дотор төрж ивэл хурдан залбирч гимших хэрэгтэй шүү. Хин нэгэнд хэлээрээ гэд бурхан танд өгөөд байгаа биш. Өөртөө тусгаж авахдаа залхуурч байгаа бол үгийг буруу ойлгож эхэлдэг. Үгийг байнга ингээл буруу давтамжтай ойлгоод эхлэх юм бол итгэлийн тань үнц нь хазааж эхэлдэг. Энэ нь удаан давтагдaltaй байх юм бол том асуудал төрдөг. Энэ олон асуудал гин нүглийг шийдвэрлэх хамгийн сайн арга нь юу гэхээр нэг л арга. Үгийг хүндэтлэн дээдл хийн шиг бай. Есүс эзэн шиг. Эзэн Есүс нэг таслал нэг зураасыг хүртэл чухалчилсан байна. За бид ихэд ядраад ингээл зүрмэглэл нэгсрэл зүрмэглэлсэрэл одоо сонсч байдаг. Тэгэхээр Библи урдчил сурах одоо боломжгүй учраас давтаж сайн өөрийн болох хэрэгтэй. За яг энэ асуудлаа би бүрэн шийдвэрлэж бэжж дараагийн шат руу бурхан удирддаг. Энийг энэ тэрэгч өнгөцгээд ах юм бол яг л нэг цэг дээрээ байгаад байдаг. За бид бүхэн аврагдаад одоо хэдэн жилийн амьдарч байна вэ? Одоо бүх хүчээ дайчлах цаг үе өнгөрсөн. Одоо сайн амьдрах үе. Хэдий хүртэл бэлтсээр байгаад эсний өмнө очих вэ? Үгийг хүндэлж дээдэлдэг хүн Есүсийн зүрхээр амьдардаг хүн байна. Тэгэхээр та бүхэн үргэлжид үгийг сонсохоор эрэхтэй Бурхны хөл дор суугаад үгийг нь хүлээж авсан Мария шиг үгийг тэгж сонссон учраас өөрийнхөө үнэрт тоцыг хагалцаадсан. Үгийг сонсож хүлээж аваагүй Мартагийн хувьд хооллоо хийж явахдаа гомдолсон. Есүс эзэн та бүгдийг мэдсээр ээжиж ягаад дууг минь над руу явуулахгүй байгаа юм бэ? Би энд завгүй үйлчилж байхад. Энэ юу ямар ялгаа байна вэ? Үгийг хүндэтгэж байна уу? Үгүй юу гэдгийн ялгаа итгэлийн амьдралын чанарыг илэрхийлж байдаг. Та сайн амьдрахыг хүсэхгүй байна уу? Магадгүй бүгдээрээ л сайн амьдрахыг хүсэж байгаа. Үнэхээр тийм бол үнэхээр сайн амьдрах сэтгэл байгаа бол залхуу нэгний дур хүсэл нь түүнийг алдаг гэсэн. Тэгэхээр дур хүсэл байгаад хичээл зүтгэл байхгүй байж болохгүй. Тэгэхээр Бурхны үгийг дээдлэнэ гэдгэнд Есүсийн зүрхээр амьдрахыг хэлж байгаа. Үгийг үнэхээр хүндэтгээд дээдлээд үзээрэй амьдрал танд бүрэн өөрчлөгдөх болно. За мөн Есүс ариун майханд орж ирээд ариун өргөнд орж ирээд одоо бүгдийг нь хөөж гаргаад зайлуулад ширээг нь хөмөрч өгсөн тийм ээ. Тэгээд заримдаа миний дотор өөрийнхөө дотор ташуурдах хэрэгтэй үе байдаг. Өөрийнхөө итгэлийн амьдралыг жоохон хувьсгал хийх хэрэгтэй гэсэн үг. Өдөр болгон тэрийг хийж болохгүй. Тийм одоо улиралдаа нэг ч юм уу тийм давтамжтайгаар хийх хэрэгтэй. Тэгэхээр за 10-аас 20 жил за 40 жил одоо нөгөө нэг амьдарсан тэр бүргэдийнх нь одоо тэр одоо хошуу болоод одоо савар нь ингээд дотогшоогоо урагчдаг. Дээрээс нь одоо өд нь маш хүндэрсэн учраас нисэх аргагүй болдог. За одоо энэ бүргээ шийдвэрээ гаргах ёстой. За ингээд өгөх үү эсвэл шинэ амьдралыг эхлүүлэх үү гэж. За тэгээд энэ хүчит өндөрт
нисэж очоод өөрийнхөө хушууг одоо тэр хаданд цохиж одоо хугалдаг. За тэгээд шинэ хошуу гарч ирдэг. Тэр хошуугаараа өөрийнхөө бүх саврыг одоо сугалж авдаг. Тэгээд өөрийнхөө нөгөө хуучин бүх өднүүдэд сугалж хаяад шинчлэгддэг байна. Тэгэхээр бид итгэлийн амьдралд чуулгандаа үнэхээр хичээнгүй өнөөдрийг хүртэл амьдарсан хүн цаг хугацаа өнгөрсөний дараа за одоо хошуунд нь асуудал үүссэн, одоо савар нь одоо ингээ хүндэрсэн, одоо өд нь хүндэрсэн тэдгээр хүмүүс одоо хувьсгал хийх хэрэгтэй. Би гэдэг хүн үнэхээр бурхны өмнө шинжлэхдхийн тулд ямар золиосыг өөрөөсөө гаргах вэ гэдэг сайн бодож үзээрэй. Дуулал 103-ыг хараад дуулал 103-2 сэтгэл минь эзнийг магтаж аж тусыг нь бүү март. 5-ыг хамт уншия. Залуу нас чинь бүргэд мэд шинжлэхдхийн тулд тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг. За одоо энэ үгнээс харах юм бол шинжлэхдхийн тулд яах хэрэгтэй гэсэн байна вэ? Маш их хэмжээний өөрийгөө сүйтгэх үйл ажиллагаа явагдах хэрэгтэй. Тийм учраас би өдөр бүр өвтөг гэж хэлсэн байна. Би биеэ захируулдаг нь бусдад тунхагсан атлаа өөрөө тэнцэхгүй байх вэ гэдгээс эмээдгээ гэж. Итгэлээр амьдрах хугацаанд урагшлах гэдэг нь мэдээж чухал. Гэхдээ түүнээс илүү баттай, илүү үр дүнтэй итгэлээр амьдрахын тулд зарим тохиолдолд бүргэд өөрийнхөө хошууг хаданд цохиж унгаад 130 өдрийн турш өөртөө тэр зовлонг амсдаг шиг, тэр зовлонг эдэлж байж дахин шинжлэгдэж чаддаг шиг бүргэд мэд байхын тулд энэ хичээл зүтгэлийг гэсэндээ би гаргах ёстой юм байна гэдгийг бодож үзээрэй. Тэр эдгээр төлөвлөгөөнүүд тань үнэхээр миний хувьд бэлэн биш байна. Гэхдээ бурхан одоо хүчээр миний саврыг, хүчээр миний өдийг суглах үе байдаг. Би өөрөө уулна хийх хэрэгтэй. Энийг хийж чадахгүй байгаа учраас аль эсвэл үнийг үйлдэх хэрэгцээгээ мэдрэхгүй байгаа тохиолдолд бурхан хүчээр чуулганд тухайн хувь хүнд, тухайн гэр бүлд асуудал хүндрэлийг дулгууруулад энэ шинжилгээг явагдуулдаг. Хэрвээ магадгүй таны амьдралд ийм зүйл тохиолдох юм бол бүх санаа зовж сандраарай.